Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 88 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтанд панда байна. No bird soars too high if he soars with his own wings. William Blake. За тэгэхээр өнөөдрийн манд персептик хэлсэн William Blake гэж хэн байсан талаар хэдүүлээ цохос сонирхоод үзье. Тэрээр 1757-оос 1827 онуудын хооронд амьдарч байсан. Английн гайхалтай яруу найрагч, зураач, сэлбэрч бөгөөд романтизмын үеийн хамгийн өвөрмөц нууцлаг зүтгэлтнүүдийн нэг юм байна. Тэрээр амьд ахуйда төдийлөн үнэлэгдээгүй галзуу гэж нэрлэгдэж байсан ч өнөөдөр түүний уран бүтээл хүн ухааныг дэлхийд даяар өндрөөр үнэлдэг юм байна. За түүний алдартай бүтээлүүдээс ярьж чадгалчжээ. Түүний алдартай бүтээлүүдээс дурдах юм бол Гинэн цайлхан ба төлөвшсөн насны дуунууд. Өмнө их сонсчоогүй юмнууд ах чинь. Ерүл-Салим. Дэважин бат хамгийн гэрлэлт. Энэ хальт юм сонсч ирсэн юм шиг байгаад ах юм аа. За түүний бүтээлүүдийн онцлог гэх юм бол Блэк бага наснаасаа эхлэн тэнгэрийн элчүүд болон юр бусын зүйлсийг хардаг байснаа ярьдаг байжээ. Тэгээ түүний уран бүтээлүүд нь энэхүү зүн билэг шашны мистик үзлээр дүүрэн байдаг юм байна. Тийм болохоор нөгөө тухайн үед нөгөө нэг галзуу хүн гэдэг нэг тийм одоо юу гэдэг бусад хүмүүсийн олж харж чадахгүй байгаа зүйлийг хардаг болохоор ингээд нэг тийм бусдтай ойлголцоход хэцүү байсан юм байна л та. За тэгээд өнөөдөр түүний хэлсэн үг болох нөгөө өнөөдрийн персептний хувьд маань хэрв шувуу өөрийнхөө далавчаар нисчил байгаа бол хизээч хитрхи өндөрт нисч байна гэсэн юм бол байхгүй. Яг ингээд хэдүүлээ энэ William Blake гэдэг хүний амьдралын талаар нэг жоохон ингээд юм үзээд юу гэдэг уншаад танилцчихангууд яг энэ үгийг хэлсэн нь бодвол нөгөө нэг өөрийнхөө нөхцөл байдлаас нь л зохицуулж юу гэх юм хэлсэн үг шиг сонсогдчихэв. Яагаад гэхээр энэ хүн маань тухайн үедээ нөгөө өөрийг нь ойлгох, өөрийг нь хүлээн зөвшөөрөх хүн байгаагүй ч гэсэн түүнийг өд болсны дараагаас эхлээд хүмүүс одоо түүний уран бүтээлийн гайхалтайг нь мэдэрж гин гэдэг юм уу тий. Тэгэж бодохоор ямар ч хүн хэрэг өөрийнхөө ур чадвараар дээшээ гарч л байгаа бол хитрхи дээшээгээ гарч гин амбицлог байна ч юм уу. Тэгтээ бусдын яг тэгэж хэлэх үг бол үнэхээр хамаагүй. Яг уу одоо нөгөө нэг хүн болгоо яг нэг тийм амьдралд яг хэрхэн өөрийгөө авч явах уу ч юм уу те нэг тийм суур үзэл бодол гэдэг юм бол байдаг. Тэгээд тэр нь ингээд яаж яг амьдрмаар байгаа вэ ч юм уу те. Жишээ нь гэх юм бол зарим хүн үнэхээр алдар нэрт хүрээд олонний танил болоод ч юм уу те нэг өөрийнхөө үгийг бусдад дуулгадаг. Бусдад одоо нөгөө нөлөөлж чадах үйц тийм юу хүн болмоор байна гэж боддог хүн байж хахад эсэргээрээ бас нэг тайван юу гэдэг гэртээ ирээд гэрийнхэнтэйгээ халуун хоол цаагаа идээд гэдэг ч юм уу те амар тийм ихээр тайван амьдралыг мөрөөддөг хүмүүс бас байдаг. Тэгэхээр эдгээрийн аль нь ч одоо нөгөө нэг зөв буруу гэдэг зүйл бол байхгүй. Харин эсэргээрээ хэрв тэр хүн өөрийнхөө чадвараар л үнэхээр тэр амьдралаа босгоод ингээ явж чадчихагаа бол бусад хүмүүсийн энэ хүн өстэй ийм штэ гэж хэлэх үг бол үнэхээр өстэй падли яахгүй гэж хэлхийг энэ персептер хэлхийг хүссэн байх гэж бодож байна. Тэгээд миний хувьд ч гэсэн би бас яг тэгж боддог. Хэрв чи үнэхээр өөрийнхөө хүсдэг ч юм уу эсвэл энэ бол үнэхээр би гэсэн амьдралаараа амьдарч чадчихлаагаа бол чиний эргэн тойронд хүмүүс яг юу хэлэх нь чамд юу хэлэх нь үнэхээр чухал биш. Яг уу одоо нөгөө би гэдэг амьдрал нь ямар нэгэн байдлаар
юу гэх юм ус төрчид шиг нэг тийм заваа юм хийгээ явж бас жоохон хэцүү байх. Гэтэ би та бүхнийгаа хизэж тийм чиглэл рүү явахгүй гэдгийг бол мэддэг, итгэдэг. Та бүхний итгэл танд пандагийн хувьд. Тийм болохоор хэрвээ энэ үнэхээр миний амьдрал мөн гэдэг сэтгэлийн амар амгалан болохоор тийм амьдралаар чи үнэхээр амьдарч байгаа бол тэр амьдралаараа бахархаж тэгээ тэр амьдралаа хамгаалж хайрлаж яваарэ гэж хэлэх байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд панда.